Сайн байцгаана уу? Infinity English-ийн багш Тэмүүлэн байна. Өнөөдөр бүгдээрээ GMAT шалгалтын талаар үзэж судалцгаая. За хамгийн ихний асуулт What is GMAT буюу GMAT гэж юу вэ? GMAT-д нь болохоор Graduate Management Admission Test гэдэг дөрвөн үгний товчлол бөгөөд жуулах юм бол магистрийн төвшний бизнесийн удирдлагын эсэлтийн шалгалтаа гэсэн үг. Бүр ингэнээр хэлэх юм бол одоо магистрийн төвшний бизнесийн EAS гэж ойлгож болно гэсэн. За дэлхийн 6000 орчим ерөөдөө их сургуулиудаар бол энэ хүү шалгалт нь бол ерөөдөө хүлээн зөвшөөрөгддөг байгаа. Тэгэхээр 6000 одоо бизнес удирдлагын сургуулиуд болохоор бол энэ хүү шалгалтыг бол танаас шаардна гэсэн. За бүтцүүд болохоор ерөөдөө high school болон college-ээр ерөөдөө англи хэл болон математик мэтээр сүрэлсэн шалгалт. Ерөөдөө бол тэр чигтээ англи хэлээр шалгалт ойлгож болно. Тэгээ та зөвхөн компьютер дээр хийж өгнө гэсэн. За тэгвэл дараагийн асуулт нь ер нь яагаад энэ GMAT гэдэг шалгалтыг одоо бэлдэж өгөх ёстой юм бэ? За MBA буюу бизнесийн удирдлагын мастер. Энэхүү чиглэлээр одоо та гадагшаа барууны хооронд одоо материалаа өгч сурахыг хүсэх юм бол work experience ба ажлын туршлагаар дорож 2 жил 2-оос 50 жил ажлын туршлага танаас шаардна. Тэгээд шаардсан шалгалт нь болохоор энэ GMAT байна. За мөн MSMA-г та харж байгаа хөтэй. Одоо бас л магистрийн чиг мэргэжил байгаа. Тэгээд энэхүү мэргэжлэрээ ерөөдөө тухайн мэтээс хамаарч MS болон MA-ээр явъя гэж хүсэх юм бол GR-ийн шалгалтыг ерөөдөө өгөх юм байна. Мөн бас GMAT-ийг бас орлуулах болцоотой. Санхүүгийн боловсролыг Finedo Цэгминэс. За LLM болон GD гэдэг бол мэдээж хуулийн чиглэл мэргэжлүүд байгаа. Энэхүү хуулийн чиглэлийн мэргэжлэр та явах юм бол TOEFL болон LSAT гэх шалгалтаа бол та ерөөдөө өгнө гэсэн үг. За MPP буюу MPA буюу одоо манайхны сайн мэддэг Master of Public Policy буюу одоо Public Policy чиглэлээр одоо та сурах юм бол за доорож ажлын туршлага байж болно. Хамгийн дээд 10 жилийн чим ажлын туршлагын туршлага шаардна. Тэгээд та TOEFL болон GR-ыг танаас өгдөө шаардна гэсэн үг. За тэгэхээр эндээс харах юм бол MBA гэдэг бол бизнес удирдлагын магистрийн чиглэл буюу одоо манайхны хамгийн сонирхдаг бас хамгийн өрсөлдөхүйц чадвартай энэ мэргэжлэр хөөдөө сурахад бол одоо маш хэрэгтэй шалгалтаа гэсэн. Тэгээ бизнесийн сургуулиуд болох одоо Harvard, Wharton-ы сургуулиуд болохоор яг оюутнуудаас сонгохтой болохоор энэ оноо дээр бас тулгуурлаж өгдөө сонгодог байгаа. Тэгээ GMAT-ийн ерөөдөө оноо бол одоо таны admission одоо process болохоор GMAT шалгалт өгөөгөө хүмүүсийн утга бол хамаагүй л давалт үүсгэн. Тэгээ career change буюу карьераа одоо цаашлаад одоо сайжруулад өсгөж мөн access to global recruitment буюу гадаадын одоо улс орнууд ажиллах боломжийг нэгднэ гэсэн үг. За дараагийн бид нар хүсэхээс болохоор одоо топ MBA одоо сургуулиудын дундаж одоо шаарддаг GMAT-ийг тань харж байгаа. За энэ болохоор 2019 оны байдлаар одоо Wharton-ыг сургууль та бүхэн мэдэх бах тийм Пенсильваниагийн сургуулийн Wharton-ы бизнесийн сургууль болохоор GMAT-ийн дундаж 732 оны өргөд бол одоо оюутнууд нэрхэд авсан байна. Эсэж орж байгаа оюутнууд GMAT-ийн хувьд хамгийн дээд максимум скор нь 800 оноо гэдэг байгаа. За дараач нь болохоор Stanford, Harvard-ыг бид нар мэдэх бах тийм тэд бол 730, 731 оноо бол дундаж эсэж орж байгаа оюутнууд маань нэрхэд авсан байна. За Sloan буюу MIT-гийн бизнес сургуулиуд 728 оноо авсан байна. За тэгэхээр зоочлохоор Duke-ийг сургуулиуд бол тийм Duke болон Yale University бол 724, 704-ийг тус хэрэгтээ шаарч андарч байгаа. Тэр хөдөө л одоо энэ топ MBA програмд орсыг бол та GMAT өндрөөтэй байх хэрэгтэй байна. За тэгээд энэхүү одоо GMAT шалгалт дотор хэдэн хэсэгтэй байдаг юм бид мөр харцгаая. За болохоор дотроо ингээд 4 хэсэгтэй байдаг юм байна. Энэ эхнийх нь болохоор quantitative reasoning буюу одоо орчуулах юм бол одоо математик хэсэг чадварын ерөөдөө хэсэг гэсэн үг. За энэ болохоор одоо олон сонголттой тийм асуултуудаас бүрдэн гэсэн үг. Хоёр дахь нь болохоор verbal reasoning буюу одоо орчуулах юм бол одоо хэлний чадвар танаас шаардна. Бас л одоо олон сонголттой тест маягийн санаар ойлгож болно. За тэгээд гурав дахь хэсэг нь болохоор integrated reasoning буюу одоо олон төрлийн үгдүүдийг босруулах одоо график болон data analyze хийх одоо тийм хэсэг асуултуудтай хэсэг байна. За дөрөвт нь болохоор AVA буюу analytical writing assessment буюу болохоор эссе одоо тийм аргументтэй эссе бичих тийм хэсэгтэй тийм нэг дөрвөн хэсэгтэй хэрэгтэй байд юм байна. Тэгээд өгөхдөө бол та гурван төрлийн order буюу гурван төрлийн option-оор сонгоод өгөх болцоотой. Өөрөөр хэлбэл та хамгийн эхлээд болохоор AVA буюу эсseгээ бичээд хоёрдугаарт нь болохоор integrated reasoning буюу датан дээр граф дээр ажиллах хэсгийг бичээд тэгээд дунд нь break ангуудаа quant буюу тоогоо хийгээд данд нь дахиад 8 минутын break авч болно. Энэ болохоор optional. Тэгээд хамгийн сүүл нь verbal буюу хэлнийхээ хэсгүүдийг хийж болно гэсэн. Эсвэл хоёрдугаар сонголт та нар харж байгаа хэрэг эхлээд шууд verbal-аас эхлээд тэгээ ингээ явчихна. Гуравт нь болохоор quant-аас эхлээд ирэхэд явах болцоотой. За тэгээ эндээс болохоор яг алинаас нь эхэлж өгвөл зүгээр юм бэ гэдэг бас тайлтхан хэлэхэд бол option 3 болохоор хамгийн одоо хүмүүс оюутнуудын өгдөг ерөөдөө сонголт нь байгаа. Яг тэр эсэнээсээ шууд эхэлж бас хэлнээс эхэлж шууд эхлэх нь болохоор төвөгтэй гэдэг юм. Санхүүгийн боловсролыг Finedo Цэгминэс. За тэгээ дараа нь болохоор энэхүү GMAT-ийн шалгалтыг Монголд та хаана өгч болох вэ те? Бас ямар үнэтэй гэдэг зөмөр бас ярилцъя. Энэ бол бас чухал хэсэг байна. За GMAT-ийн үнэ болохоор $250 үнэтэй
одоо шалгалт байд юм байна. Тэгээ одоо Монголд авч байгаа газар нь та нар харж байна те. English Academy of Maths буюу одоо нэг Монголын шүтээсийн одоо Англи академид та очиж өгч болно гэсэн. Тэгээ 5 жилийн турш хүчинтэй байд юм байна. Та өгснөөс хойш одоо IELTS TOEFL шалгалтууд бол 2 жилийн хүчинтэй байдаг болохоор энэ бол 5 жилийн хүчинтэй байд юм байна. Яаж бүртгүүлэх вэ гэхээр mba.com гэдэг одоо яг энэ аль биесны сайт дээр та ороод аккаунт үүсгээд бүртгүүлэх болцоотой 2020 оны 4-р сард 7 хоногт нэг удаа 4 удаа тавих болцоод тэгээд та цагийн сонголтыг сарж байгаа те цагаас өөрөө сонгоод өсөх болцоотой анзаарч байна. За энэ GMAT шалгалт нь бол Computer Adaptive Test гэсэн байгаа. Юу гэсэн үг гэхээр бол одоо нэг GRE-ийн шалгалтыг асуулах юм бол Computer Adaptive биш зүгээр л одоо танд бэлдсэн тестүүд өгчдөг бол энэ GMAT нь болохоор яадаг вэ гэхээр танаас болохоор Test Bank гэх том одоо тестийн сан болохоор таны одоо бол төвшөнд нь тооруулаад хүнд хэцүүг нь одоо ингэ тохируулах шалгалт одоо асуултууд танд өгч одоо таны одоо бол яг оноог бол яг үнэн бодтой accurate харагддаг гэсэн үг байхгүй. За тэгэхээр танд энийг ойлгох үүднээс дараах цөмрөө графикыг харъя. За эхлээд босоо хэсэг зэмээр харах юм бол таны яг асуултын одоо хэцүү нь анзаарч байна. Хэвтэй баган дээр болохоор асуултын номер харагдаж байна тийм үү. Зөвхөн хамгийн ихний нэгдүгээр асуулт танд бол та орж ирэнгууд танд болохоор хамгийн эхлээд одоо 500 орны асуулт өгнө. Өөрөөр хэлбэл дундаж хэмжээний гэсэн. Тэгэхээр ихэнх хоёрт бол энэ дэр зөв хийж таарна. Тэгмээд эндээс хоёрдугаар асуултан дээр 560 орны асуулт орж ирнэ. За хоёрдугаар асуултан дээр та хэрэг зөв гэх юм бол шууд 800 орны асуулт орж ирнэ гэсэн. Тэгээ таныг одоо GMAT шалгаж байна гэсэн үг байхгүй. За тэгээ тэн дээр бол мэдээж ихэнх хоёртнууд бол алдна. Яг л 2 минутын танд хугацаа учраас тэгээ тэндээсээ бол та одоо алдангууд буцаад доошо танд арай төвшний дээр 600 орны асуулт өгнө. За тэгээ 600 асуулт дээр та хэрэг зөв ярих юм бол цаашаа танд дахиад хөндрүүлээд 750 орны асуулт өгнө. Тэгээ 750 оноос ингээд та буруу гэх юм бол тэгээ 620 тэгснээс 720 гээд явсаар хагаад таны оноо ингээд эцэстээ ингээд яг accurate ингээд хийгээд convert хийгээд буюу ингээд багсаад гараад ирд юм байна. Тэгээд энэ дэр болохоор бол хүмүүсийн нийтлэг алдаа нь болохоор юу гэж бодвол ихний хитэн асуултууд дээр маш зөв хийчих юм бол тэгэл өндөр оноо гэж боддог. Энэ бол бас яг тийм бол биш. Яг ихний хэсгээр болохоор их онооны савлгаатай онооны савлгаа өндөртөг тань харж байгаа. Тэгээд болохоор өөрөлдөө их онооны савлгаатай асуулт танд өгнө. Сүүлийн бол онооны савлгаа буурч гисэн. Эхлээд та эхний 40 асуултанд зөв хариулаад сүүлийн 10 асуулт дараалал алдах юм бол та ялгаа авах бага оноо авах учраас ерөөдөө л асуултуудаа бүгдийг л жигэд хариулах хэрэгтэй л гэсэн үг шүү. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Тэгээд дараагийн хэсгээр болохоор бол цөмрөө GMAT-ийн бүтцийг илүү дэлгэрэнгүй ярилцъя. Томьёо апыг татаад гадаадд суралц.